За наваг Лавжвын Батамглан гэдэг кино найруулагч, Media Crackers компани захирал. Анх 2002 оноос хойш оюутан байхасаа төрсний урлагт бүр мөсөө орсон гэж хэлж болно. Одоо 10 хэдэн жил уул нь бол инженерийн сургуульд төгссөн байна. Энэ хугацаанд ер нь бол олон улсын том янз бүрийн кино продакшнд ажиллаж байсан. Дээрэс нь яг киноны сургууль сураагүй болохоор бас өөрийгөө жоохон хөгжүүлэх, тэгээд юм сурах шаардлагатай байсан учраас янз бүрийн фестивалийн том наадмуудын даалдах кино уран бүтээлч зориулсан сургалтууданд бас нэлээд явж хамрагдсан байгаа. Тэгээд тэрнээс хойш нэлээд богино хэмжээний кинонууд хийж бас өөрийгөө сорж үзэж байгаа. Тэгээд ерөнхийдөө богино хэмжээний кино хийнэ гэдэг чинь хэрвээ амжилттай байвал дараагийн алхам руугаа ороход илүү тусдаг хүнтэй байдаг, өөрийгөө таниулна гэсэн үг. Дээрээс нь хэрвээ сайн дэмжлэг олж авч чадах юм бол яг өөрийнхөө хүссэн бүр хэмжээнийхээ киног хийх бас нөхцөл бололцоо бүрддэг байхгүй. Тэгэхээр яг л одоо яг шатандаа яг алхмаар нь л бүгдийг хийгээл явж байна. Хамгийн анхны хийсэн богино хэмжээний кино маань болохоор Бусаны наадмын дэрэгдэх Asian Film Academy гэдэг залуу уран бүтээлч зориулсан киноны сургалт болдог. Тэгээд тэрэн дээр очиод олон улсын залуу уран бүтээлчид нартай нийлж богино хэмжээний кино хийсэн байгаа. Тэгээд тэр нь болохоор фестивалийн төгсгөл дээр хаалтан дээр гардаг. Хамгийн сая сүүлд хийсэн гайхамшигт нислэг кино маань болохоор санаа зовлт төв юмний дөө. Анх 96 онд ийм үйл явдал болсон байхгүй юу. Тэгээд 96 онд нэг хоёр хүүхэд Америкийн цэргийн тусламжийн онгоцонд нууцаар ороод дуунд нь ороод амьдсан тийм гонхтой түүх байдаг. Тэгээд тухайн үед би хүүхдөөсөн болохоор мэдчихсэн. За нэг тийм түүх байдагтаа гэж бодож явсан болохоос яг кино хийж бодог байсан. Тэгээд саяхнаас нөгөө хамтрагч найз англи залуу шүү дээ. Иэн Албертайсгийн найруулагч. Тэгээд бид хоёр ярилцж байгаад нэг кино хийгээд над нэг ийм түүх байна гэдээ ярьж өгсөн чинь наач өстө сонирхолтой түүх юм биш, хоёулаа кино болгоё л дээ. Лондонгийн The Smalls гэдэг тийм жижигүүд гэх юм одоо монголоор тийм фестивал байгаа. Тэгээд богино хэмжээний кино болон богино контентуудын фестивал байгаа. Тэгээд энэ жил нэг 30 эдэн орноос 500 гаруй бүтээл оролцсон юм байлээ нийтдээ. Тэгээд тэр дундаас Best Drama гэдэг категорид нь манай кино тэргүүлээд шагналыг авсан байгаа. Шагнал тэр нөгөө нэг award маань өөрөө Best Drama гэдэг award байгаа шүү дээ. Тэгээд энэ кино маань өөрөө яг тэр жанр, тэгээд тэр нөгөө нэг award-ийн категорид нь яг таарсан болов. Тэгээд дээрэс нь Монголын 90-ад оны амьдрал тэ бас сонирхолтой санагдсан багт. Монгол тэр тусмаа бүр өнгөрсөн цаг хугацааны. Тэгээд дээрэс нь Монгол найруулагч, Англи найруулагч хоёрын хамтарсан бүтээлгэнгүүт улам илүү сонирхолтой байсан баг л та. Жилийн өмнө болохоор би өөрийгөө өнөөдрийн төвшнөөс арай илүүгээр төсөлж байсан. Гэхдээ ямар ч байсан 3-2 дээр нь явж байна. 10 жилийн өмнөх төсөөллөөс. Тэгэхээр магадгүй нөхцөл байдлаасаа ч юм уу, гэхдээ яаж ч эргэж магадгүй л дээ. Тэгэхдээ 10 жилийн дараа магадгүй хийгсэн кинонуудаа хийцэн нэлээд сэтгэл хангалуун найруулагч болсон байх болов уу гэж төсөөлж байна. 10 жилийн хугацаанд гэхдээ яг сайн ярих юм бол 5 сайн кино хийх хугацаа байна л да. Максимум да. Тэгэхээр ямар ч байсан нэг дор хаяж нэг 4 кино хийцэн байх л төлөвлөгөөтэй байна.